За юу яцхан Dream Design та бүхэнд энэ удаагийн хичээлээр цээж зураг хэрхэн хийдэг талаар одоо хичээл орохоор боллоо. За тэгээ эхэлцгээе. За юуны түрүүнд би нэг жишээн дээр аваад үзчихье. Iron Man-ийн зурган дээр одоо яг энэ цээж хийсэх нь яаж цээж зургийн хэмжээтэй болох талаар. За юуны түрүүнд та өөрийнхөө зургийг камераараа аваад компьютер руу оруулчихна. За тэгээд хамгийн түрүүнд file open гэд за тэгээд өөрийнхөө зургийг ингэж аваад тэг окей дарчин. За ингээд таны зураг гараад ирнэ. За тэгсний гадаараа та энэ дээрээ тааруулаад crop tool дээрээ тааруулаад энэ width гэдгийг 3 болгоод height гэдгийг 4 болгоно. 3 4 хасцаатай Z зураг. За тэгээд пикселийн 300-аар өгөөд за тэгээд татчихна. Ингээд зөвхөн цээж хэсэг нь оруулах учраас за тэгээ enter. За ингээд 3 4 хэмжээтэй цээж зураг ингээд боллоо. За тэгээд бас та арын таслахыг хүсвэл одоо арын энэ фоныг таслахыг хүсвэл томруулж агаад энэ тасалдаг polygon lasso tool гэдэг энүүгээрээ одоо эхлээд энэс эхлэн нэг маус болгоно нэг нэгээр дарж байрлалыг өөрчлөөд за ингээд бүтээ яваад за би тань жишээ болгоо зүгээр үзүүлчихье. Зүгээр шууд таслаад хамгийн сүүл ихсэн газар дээрээ дарна. За ингэхээр итгэж байгаа. Тийм учраас дараа нь Ctrl C V. За тэгээд энийг устгаад за одоо ингээ арын фон ингээд алга болчихж байгаа харж байгаа. За тэгээд та нөө ингээ олон гар 4% цээж зураг гаргахыг хүсвэл одоо шинэ лейер нээж агаад 1 см-аар өгөөд 15 10. Гэхдээ та өөрөө гаргах цаасныхаа хэмжээг нь мэдсэн байх хэрэгтэй. Одоо нэг жижигхэн хэмжиж үзэж ягаад яг аль цаасан дээр гаргах өөрөө шийдээд. За одоо яхаа хэмжээг хасж ягаад. За тэгээд энд орж Ctrl A C. За тэгээд Ctrl V. За ингээд цээж зургийн нэг хэсэг гард ирлээ. За ингээд одоо за ингээд enter. За тэгэхээр дахиад Ctrl V, дахиад Ctrl V, Ctrl V. За тэгээд Ctrl T-ийг дарж агаад за ингээд за enter. Гэхдээ та бас энүүгээр хөдөлгөж болно. За ингээд 4% цээж зураг бэлэн болж байгаа юм да. За тэгээ бас цээж зурган дээр бас жоохон батгах сэвгээд нүүрний хэсгүүд ингээд жоохон цэвэрлэх хэсэг гардаг. За тэгээ та өмнөх хичээл дээр үзсэн нүүр хэрхэн цэвэрлэх талаар одоо би энэ модель дээр одоо хийж үзүүлсэн танд. Одоо батхны хэсгээ ингээд батхтай гарсан хэсгээ та одоо энэ юу ашиглаад spot healing brush tool-ийг ашиглаад тэгээд нэг дараад за ингээд та одоо нүрээ цэвэрлээд за тэгээд дөрөвний хэсгээр ингээд 4% цээж зураг танд принтер байгаа бол тэгээ өөрөө заавал явах шаардлагагүй зураг авах болтой газар та камертай тэгэл принтертэй болвол та өөрөө гаргачих болно. За энэ өнөөдрийн хичээл инхүү дууслаа. За тэгээ санал хүсэл тавил Dream Design G blog эсвэл Facebook руу орж та өөрийнхөө санал хүсэлтэй